Та жүжигчний амьдралаас гадна юу ихийг хамгийн сонирхдаг вэ гинэ? Бизнес эхлүүлэхийг сонирхдаг шүү дээ. Бизнес сонирхдаг. Тэгээд юу нэхлүүлнэ гэж бодож байгаа. Утсан дээр хамгийн их ашигладаг 3 апп гинэ. За мэдээж нэгт Facebook, хоёрт Instagram, гуравт TikTok гэдэг. Камер асааг үед ямар хүн бэ гинэ? Мэдгүй. Яг камер шигэлэг, камер ордоо байхдаа ямар байдаг тэрэн шигэлээд шүү дээ. Ерөөсөө өөр бол байж байгаагүй. Яг тухайн дүр киноны дөрүүдээс бол шал өөрлөлтөө. Яг рил хийдэг хувь хүн маань би шүү. Таны мөрөөдлийн дүр тань юу вэ гинэ? Эсрэг дүр. Нэг зөвүүн эмэгтэйгийн дүр дээр ажиллахыг хүсдэг шүү дээ. Би ч гэдэг. Хэрвээ нэг өдөр өөр хүний биед орвол хэний биед орох вэ? Яагаад гинэ? За, би Johnny Depp-ийн биед орж үзснэ. Тэгээд тэр хүн дэлхийн алдартай жүжигчин шүү дээ. Тэгээд ямар мэдрэмж авдаг, хүмүүстэй ажиллахдаа яадаг гэдэг. Дээрээс нь эрэгтэн хүн юм чинь бас миний краш ахгүй. Тэгээд бинд нь оруулах их сонирхолтой. Олон зүйлийг мэдээж авч сурах. Тэгээд хараагүй ертөнцөө хүртэл харна. Өөрөө чинь тухай хүмүүсийн боддог хамгийн буруу төсөөлөл юу вэ гинэ? Нэг пик ми охин гэж бодсон юм шиг үлээ. Гэхдээ мэдхгүй би одоо байгаа л юм. Ерөөсөө хин нэг таалагдах гэж ажиллаж үзээгүй болохоор мэдхгүй. Тэгээд ер нь харьцчаад тэгээд өө чи тийм бишээсэн биш дээ гэж боддог болохоор энэ эхлээд харьцаад үзээл гэж хэлнэ. Хинтээ хамгийн их чадалтай вэ? Мөнгөс манай найз байгаа. Тэр чинь маш их болсон, маш их ярина, маш их чадлна. Тэг хамт рил хийдэг. Та өөрийгөө ихээр аз жаргалтай хүн гэж үздэг. Үнэхээр аз жаргалтай юм шүү дээ. Жижигхэн зүйлээс ч гэсэн таашаалж мэдэрч чаддаг аз жаргалтай төрлийн хүн. Тэг угаасаа миний бичлэгүүдийг хараад ойлгомжтой байж магадгүй. За, залуу уран бүтээлч Хэрлэн буюу Хек байна. Тэгээд өөр нэмэст оролцлоо. Тэг миний богино бичлэгийг таалан болгосон та бүхэнд баярлалаа.